одоо залуучууд хэлж байна. Америк мөрөдөл байдаг. Тий. Яг Америк мөрөдлийг өөрсдөө бүрдээх гээд хөдөлмөрлсөн хүмүүс. Тэгээд манайх болохоор Америк бол гоё, Англи бол гайхалтай, Лондон хот бол тасарсан гэж яриад байдаг. Гэтэл одоо тэндээс авж байгаа жишээг одоо яг цаг уурын амьсгалын одоо ойр тийм улсуудаас жишээг нь аваад туршлагын судлаа тэгжиж одоо хотоо хөгжүүлэх хэрэгтэй шүү. Ер нь Наруто ч манайх шиг байрны чинь ийм болцсон ингээд наалдаа тэгээд явах зай байхгүй, явган үний зам байхгүй, нэг замаар гарахаар гэрлүү газараар явгааныхаа гарцаар гарч байгаа дайрчих гад өнгөрдөг ч юм ийм их бохомдолтой асуудлууд байна. Тэнд энэ замын хөдөлгөөний зохицуулт ямар байна? Тэгээ дөрөв биелээ ингээ хот дотор одоо доошоо хийж эхэлж байна шүү, тийм ээ. Тэгэхээр явган хүмүүс дээгүүр л явчихна. Явган хүмүүс бол дээгүүр чөлөөтэй явна. Дугуй. Одоо дугуй шүү. Дугуй чинь бол одоо машины зам байсан бол дугуй явна. Яг голоор нь бол яг трамвай шиг одоо бас нэлээд сайжруулсан хэлбэр нь бол явна. Доогуур бол метротой. Ер нь бол одоо нийтийн тээврийг бол маш сайн сайжруулсан. Дараа нь бол нөгөө дагвар хотууд гэж байна шүү дээ. Тэрнийхээ одоо нийтийн тээвэр өөрөөр хэлбэл манайхаар хурдан галт тэрэг, заримдаа цаглан галт тэрэг гэж нэрлэдэг шүү дээ. Тэрнийхээ системийг маш сайн сайжруулсан. Тийм учраас ихэнх нөрөө хүмүүс нь одоо яг нь хаус бариад хотоос ол гараад явцсан. Одоо нэг Осло хот бол нэг 150 км-ийн радиустай ингээд хаусны одоо ингээд юм юу болцсон. Тэгээ би бас нэг над бол нэг юм санаа байдаг. Өнөөдөр жишээлбэл Улаанбаатар хотоос Багнуур хүртэл бидэнд сайн мууч гэсэн нэг одоо цаглагаан галт тэрэгний одоо шугам байна шүү дээ. Энийгээ бид сайжруулад цаглагаан галт тэрэг болгоод хэрвээ байгуулчих юм бол өнөөдөр бид одоо Багнуур хүртэл хүмүүстэй газрын өгөөд дээр зөвхөн уус одоо яг нь дэд бүтцийн замын одоо нөгөө дулаан халуун хүүтэн халуун ус бараг хэрэг одоо бүх айл болгон бойлер хэрэглэж тийм халуун одоо тэгээ бохирын шугамыг татаад өгчих юм бол ерөөсөө манайх 2-3 жилийн дотор бид бүгдээ л хауст болчих шээ. Нөрөг бол тийм бодлого барьсан. Өнөөдөр нөрөгт өндөр барилга бол бариулахгүй байна. Тийм ээ. Одоо нэг манад нэг 100 мянган айлын одоо хөтөлбөр гэл нэг яриад энэ одоо ахаал бидэнд бол хэдэн жилийн дараа л нэг одоо гэр хороолоо нүүлгэж авчраад одоо нэг Францд байдаг шиг ядуусын хороолол үсгэнэ л гэсэн үг. Би бол тэгж л бодсон. Яа тэгэхээр энд бол ядуус хичнээн их газар бөөгнөр тэжнээ хэмжээгээр яах нь гэмт хэргийн одоо гаргалт ихсэн. Тийм ээ? Гэмт хэрэг хэрвээ бид одоо ерөөсөө энэ бодлогоодыг тавихын тулд өнөөд байгаа одоо энэ ядуу сэтгэхээс л гарах хэрэгтэй. Одоо жоохон уужууд л 20 жилийн дараа, 30 жилийн дараа, 40 жилийн дараа харж жоохон баян сэтгэл та. Энэ хүмүүс чинь хаус тоолох хэрэгтэй. Одоо жишээлбэл нэг 40 м квадраттай одоо байр барьж өгчөөд хэдэн хүний тийш нь оруулах гэдэг. Өнөөдөр биднес 400 м квадраттай том сайхан хаусанд байна шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр бидэнд болцоо байна. Норвег энэ барилгажлалтынхаа асуудлыг шийдэхэд бол яасан гэвэл ерөөдөө л барилгад хэрэгцээтэй одоо материалуудыг хаалга, цоох одоо юу гэж юм тийм ээ. Энийг бол татваргүй оруулж ирэл хүмүүстээ татваргүй зарцсан. Тэгэнгүүт л норвегийн хүмүүс нийлж байгаа л ерөөс ах トゥ гээрээ нийлж байгаа, найз нөхдөөрөө нийлж байгаа л нэгнийхээ байшин 100 нүдэл бид ч гэсэн тэгж чадсан шүү дээ. Ерөөдөө газар нэг бол боломжийн л өгчих юм бол бид чинь бас ажил шиг ард түмэн шүү дээ. Одоо түрүүн өөрөө хэллээ. Өнөөдөр нэг гадаад одоо 200 мянган монголчууд ажиллаж хөдөлмөрлөж байна. Хичнээн одоо их мөнгө нэг төгрөг нааш нь явуулж байна. Тийм ээ. Тэгэхээр монгол хүн бол гадаад очихороо ямарваа нэгэн байдлаар одоо ажилд бол голөгддөг. Оюун санааны хөвч маш сэргэлэн байдаг. Ажлын хөвч гэсэн одоо яг нь чадвартай ийм байдаг. Би боддог юм л да. Монгол хүмүүс болохоор боломжтой болгочих юм бол бидний энэ 2.7 сая хүн бол маш хурдан хөгжинэ. Даанч өнөөдөр бидэнд нэгдүгээрт бол зөв бодлого алга байна. Хөгжлийн зөв бодлого алга. Хоёрдугаар шудраг хуулиас алга байна. Гуравдугаарт хүмүүс бидэнд хатуу сахилга бат алга байна. Энэ гурвыг л биднес хэрвээ цогц утгаар нь хөгжүүлж чадах юм бол энэ 2.7 сая хүнтэй Монгол маш хурдан хөгжинэ. Бид бол дэлхийн хүчрхэг биш юм а гэхэд сайхан амьдралтай улсын л нэг болох ёстой шүү дээ. Бид заавалч өнөөдөр одоо Монгол бол одоо нэг номер болох ёстой, хүчрхэг болох ёстой гэсэн тим юм бол хэрэггүй. Бид өнөөдөр сайхан амьдрмаар. Тий, иргэн мөр сайхан амьдрмаар шүү дээ. Тий, цалин шиг, цалингаар Норвег шиг. Норвег бол одоо ингээл янз бүрийн асуудал бол дэлхийд байдгүй мөртлөө тэрүүхэн тэндээ бүх хүмүүс нь сайхан амьдрал. Өнөөдөр Норвег одоо нэг иргэн дунджаар бол нэг 2-3 сая долларын хөрөнгө мөнгөтэй болчихлоо шүү дээ. Ингээд энд цалингаараа сайхан амьдарч байна, эрүүл чирэг байна, урт насалж байна, хоорондоо эртээ найртай сайхан байна, бие бинийгээ хайрлж байна. Бид ийм л нийгмийг байгуулах хэрэгтэй. Тэгэхээр түрүүний одоо дүүгээ асуусан тэр Америк мөрөөдөл гэдэг. Яг Америк бол том капиталист улсууд шүү дээ. Бид бол одоо маш том мөнгөний машинууд. 270 бараг 300 сая хүнтэй ч байна. Гэтэл бид өнөөдөр 3 сая хүнтэй үжиж одоо 300 сая хүнтэй айлын бодлогыг одоо авч хэрэгжүүлэх гэж зүтгэхэд хэрэггүй байхгүй юу? Өөрөөр хэлбэл малгай толгойдоо таарсан бол сайхан гэдэг үг үст. Тэрэнд адилхан бид яагаад Шведээс ч юм уу, Швед гэхэд л одоо 7-8 сая хүнтэй баг. Норвег гэхэд 5 сая хүнтэй баг.
За дайн ихэд бас нэг 5 сая хүнтэй байгаа. Ийм одоо зөв бодлогоор явж байгаа цөөхөн хүн амтаа энэ улсуудын одоо бодлогоос суралцж болдго юм байл гэдэг одоо би бодож авдаг. Сургалтын системдээ ч гэсэн адилхан. Норвег гэхэд үнгүй байна, Швед гэхэд үнгүй байна, Дани гэхэд үнгүй байна гэхэд цөөхөн хүн амтаа монголчууд яг нь жилээс жил одоо ингээд намар болохоор л одоо сургалтын төлбөрийг нэмээд хэд боллоо гэж бөө хэрүүл болдог. Бөөн зовлон болдог. Тэгээ бөөн зовлон болдог. Ягаад ингээд би нэг ийм цөөхүүлээ байж бид ингээд нэг би нэг заваас нь тарчлаас нь ийм буруу бодлогоор яваад байдсан бол даа л гэж би бодож байгаа. Зэмжүүлж байгаа. Тий. Тэр таны саний ярьсантай ч санал нийлж би гэж боддог байхгүй ерөөсөө. За нэг дагавар хоттой. Ингээ яг хитэн километр. Маш таа тэр баг нуур хэрэгтэй байхад л ерөөсөө би Улаанбаатарт амьдрмааргүй байна. Тэнцээ очиж амьдрмаар. Тэгвэл 100 мянган айлт тэр нэг сая айлын оросоос шийдэж чад. Тэгээ тэнцээний амьдралд 30 минут хурдан гатраар орж ирэл ажил дээрээ ажиллаагээд буцаад ороод харчдаг. Тийм л баймаар. Тэгээ тэнцээний инх хамгаалсан, инх тунх ирүүл сайхан цалин амьдралд хүрдэг. Ер нь ийм л амьдралыг зохисон бүтээх хэрэгтэй байна. Тэгээ эрүүл агаар тэгээ төнгөтл чинь засгаас нь мөнгө гаргаад цэцэрлэг сургуулийн байгууллагад өгч байна. За бизнесийн хүмүүс нь тэрэндээ тэрнгүү хүмүүс богиноор дэрвэл нэг хотлооны төв дэлгүүр хашаага өөрсдөө байгуулж байна. Ер нь Норвегт монголчууд очиж сурж ийн амьдарч ийн. Байгаа. Одоо жишээ нь бол ямар ч зэн намайг одоо 2002 оноос хойш байх хугацаанд одоо магистраар бас нэг хэдэн хүүхдүүд төгссөн. За манай Монгол Улсын их сургуульд багшилж байсан бас нэг 2 3 залуучууд PhD хамгаалсан тий. Одоо хурж ирээд одоо Монголд их амжилттай ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн байна. Тий. Одоо манай сургуулийг төгссөн нэг Батгэрэл гэдэг залуу байна. Одоо энд амжилттай бизнес хийгээл ингээл явж байна. Мигмар сүрэнгийн Батгэрэл гэлээ тий. Тэгэхээр ер нь үзэгч бас ийм үзэгч их олон байдаг л да. Одоо ингээ Норвег ярин гот энэ хурч одоо бид нар монголоор омгшмаар байдаг. Яагаад Норвегийг магтанд болоод байгаа юм бэ гэж. Зүгээр л ойрын төр туршлагыг л авч хэрэгжүүлэх гэдэг. Тэгээ ерөөсөө тэрний зөв бодлого тийм ээ. Татварын байдаг юм байна, бүртгэлийн байдаг юм байна, боловсролын одоо эрүүл мэндийн тэр олон жил 150 жил 200 жил тэднээс хэрэгжүүлсэн хоршооллын ч гэдэг юм тийм. 200 жил хэрэгжүүлсэн энэ зөв бодлогыг биднээс зөвийг авчраад Монголд өнөөдөр биднээс нутгшуулах хэрэгтэй байхгүй юу? Нутгшуулахад биднээс нэг 3-аас 5 жил болно. Тэгвэл бид хөгжлийн одоо хурццмаа нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө бар болох одоо хурдцмаа энэ дээр илэрх хэрэгтэй байхгүй юу? Тэднийх 200 жил хоршооллыг хөгжүүлээд өнөөдрийн сайхан төсмөл бид тэрний бодлогыг авчраад нутгшууллаа 2-3 жилийн дотор бид адилхан л болоод гараад ирнэ шүү дээ. Тийм биз дээ. Өнөөдөр гар утсыг гэхэд харал даа тийм ээ. Манайд бол маш хурдан нэвтрлээ шүү дээ. Тэнд одоо нэвтрэх гэж хэдэн жил одоо хүмүүс оюун ухаан одоо хөрөнгө зарсан юм. Тийм ээ. Телевизийн энэ програмууд ч гэсэн одоо харалт хөтөлбөр заав хичнээн олон телевиз байна. Тийм биз. Энэ Монгол хүн бол энэ телевиз авах хэрэгтэй гэж бодоагүй шүү дээ. Авчраад л суурлуулж байгаа юм. Тэ. Тэгэл байна. За тэгэхээр мэдээж нэг мундаг улсын бодлогыг авчирч өөртөө хэрэгжүүлэх гэдэг шаардлага байхгүй. Ерөөсөө аль нь Монгол улсын бидэнд тохирох вэ гэдгийг л авах нь хамгийн чухал байхгүй яг тийм. Тийм ерөөсөө аль нь тохирох вэ? Аль нь одоо бидэнд нийцтэй байна? Энэ цөөхөн хүн хамтаа бодлогод аль нь одоо хөгжлийн хувьд боломжтой байна? Аль талаараа бид төстэй байна? Байгаль цагуурын, за хүн амын, бүр ёс заншлын хувьд хүртэл. Бид ч юм бол одоо Нортик улсууд шүү дээ, хойд талын. Тэнд ч гэсэн одоо Норвегт жишээлх юм бол цаатан хүмүүс бол байна шүү дээ. Манайх ч гэсэн шүү дээ. Одоо нэг брэнд хуцаар их ангардаг болсон. Өвөл болдгоо улсыг брэнд өвлийн гот хийчихэл тээ. Нөхдүүд авчиад өмсөж манай өвлийг дисэхгүй юм. Баг намрын готл юм уу гэхээр тийм готлоо. Тэгээд нөө тийм брэнд гэж авчдаг. Тэгэхээр ер нь энэтэй харьцуулаад бодоход ч гэсэн ерөөс тэр улсын брэнд байна уу? Тэр хувцсан брэнд байна уу? Тэр хамаагүй. Эсвэл тохирох зөвийн л оруулж хамгийн чухал байна. Тэгэхээр нэг юм асуух чаа би орхитуулсан. Юу гэхээр татварын систем ямар байна? Одоо та бол ажил хийгээд цалин авдаг хүн. Цалин авах. Тэгэхээр татварын систем дээр одоо манад бол жишээлх юм бол бас буруу явж байгаа. Яг тэгэхээр нэг баян хүмүүс маань одоо улсын их хурл парламент судалдаг учраас баян хүн яах вэ гэхээр татвараа бага төлөөлөх гэсэн бодлоготой байна шүү дээ. А Норвегд бол хэн орлого багтаа бага татвар төлнө. А хэн орлого ихтэй нь бүр 80-аас 90% төлнө. Ингэжээж одоо баланслуулж ээж дундаж сайхан төвшөнтэй одоо алтан дунджийг бий болгосон. Одоо дунджаар нэг сарын 4,000 евроны орлоготой л одоо ийм л нийгэм байна шүү дээ. Тэгэхээр тэнд бол одоо 40 сая хийдэг хүн байгаа. За нэг 12-3 мянган крон хийдэг хүмүүс бол байна. Тэгэхээр бага татвар бага цалинтай бол татвар бага, а их орлоготой бол татвар маш их. Маш их байдаг. За өнөөдөр жишээлбэл бол манайх ч гэсэн одоо ингээл уул уурхайн тухайл одоо баян маргалдаад байна шүү. 51% нь манайх эзлэх ёстой үед. Үгүй хөрөнгө оруулалтыг бол манайх дэмжих хэрэгтэй. 100% дэмжих хэрэгтэй. Ганцхан манайх татвараа л бүрэн гүйс давах хэрэгтэй. 80-аас 90% болгох хэрэгтэй. Швед, Норвег, Дани шиг л явах хэрэгтэй. Байна манайд баялаг байна. Одоо сайн технологи хөрөнгө оруулж ир ганцхан манай татвараа төл манай ажилчдыг бас өндөр цалинжуул.
Ийм шаардлага тавих юм бол бид одоо баялагтай эзэн болж байгаа хэлбэр шүү дээ. Тэрнээс бол яг хэмт чихгүй тэнд чихгүй гал дараад байвал бид хөгчихгүй тийм ээ. Тэгэхдээ өнөөдөр яг манад бол нэг буруу 10% ч үлээ тийм татвартай байгаа. Энэ чинь бол одоо баян хүмүүс өөрсдөө зориулсан л эд шүү дээ. Тэрнээс хойш одоо тэр бумын орлоготой хүн 10% сэдийг төлөх үү? Одоо 1 сая төгрөгийн орлоготой би одоо 10% сэдийг төлөх үү тийм ээ? Би 100 мянга төлөлөө гэхэд нөгөө хүн бол одоо хэдийг төлөх нь тийм ээ? Тэгэхэд нөгөө хүн бол тэр бумаасаа 80% төлж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж биднес өнөөдөр төсвөө мундгаар бүрдүүлж одоо цэцэрлэг барих хэрэгтэй, сургууль барих хэрэгтэй. Хамгийн гол нь өнөөдөр хүмүүсийн цалин нэмэх хэрэгтэй. Тэгжээж биднес шурдлага өрсөлдөөний бий болно. Тэрний дараа бид харин жинхэнэ авилгал гэдэг асуудал яа. Тий. Манай цалингийн доод хэмжээ ч одоо сая 140 эд мянга боллоо. Тэгээд 140 эд мянга гэдэг чи одоо нэг $100 гэдэг чинь орой юм бол одоо цагийн за өдрийн цалин шүү. Тий. Ийм л ялгаатай шүү. Тэгэл нөхөр 200 мянган цалин авлаа гэхэд за нэг татвар нь 10%, нөгөө татвар нь дахиад 10% гэж 20% ингээл хав гэж сороод явгоот нөгөө хүн амьдрал нөхөхгүй болчихж байгаа. Тий. Энэ асуудлыг бас шийдэх хэрэгтэй юм байна. Яг тий. Ер нь тэгээд яг цааш та одоо энэ бид 1990 оноос хойш одоо 22 жил явлаа. Одоо бидэнд одоо нэг шинэ бодлого тийм ээ. Одоо шинэ хөвсөл одоо ил хэрэгтэй болоод байгаа. Энэ дээр одоо яг гадаад байгаа одоо манай олон мянган одоо боловсрол эзэмшсэн энэ залуус маань одоо эргэж ирж байна, дуурж байна. Бид бас нэгдэж эхэлж байна. Ямар ч энэ 2.7 сая хүн амтай, энэ цөөхөн хүн амтай энэ улсад бол ерөөсөө л хөгжлийн зөв бодлого хэрэгтэй юм байна. За шудраг хууль ёс хэрэгтэй юм байна. Дээрээс нь бидэнд маш сайн хатуу сахилга бат хэрэгтэй юм байна л гэдгийг. Энэ гурвыг л бид одоо зохицуулж чадах юм бол бидний энэ 2.7 сая хүнтэй Монгол орно гэж. Дээрээс нь бид чинь бас хоос ус биш шүү дээ. 40 сая 30 сая энэ малаа бид ерөөсөө одоо ярахаа болчихлоо шүү дээ хэдэн жил. Ерөөсөө нэг уул уурхаа одоо нэг 5 толгой оюу толгой гэсэн л нэг юмэн дээр л ярьчлаа. Гэтэл өнөөдөр бид энэ байгаа 40 сая малаа эдийн засгийн зөв эргэлтэнд оруулж чадах юм бол тийм ээ. Энэ сайхан одоо байгалийнхаа энэ түүх дурсгалаа тийм ээ. Энийгээ бас бид одоо аялал жуулчлалын чиглэлээр эргэлтэнд оруулж чадах юм бол за бидэнд одоо бараг тэр уул уурхаа нэг хэрэггүй дээ. Бид ч бас 2.7 сая юм шүү дээ. 270 2.1 хэдэн тэрбум болчиход байгаа шүү. За. Ямар ч эндээс үзэгч маань бас нэг зүйлийг ойлгосон бахаа гэж бодож байна. Тэгэхээр ямар ч Норвегийн туршлага зөв бодлогууд байна. Мэдээж ер нь аль ч улсаас бодлогыг аваад утгшуулахдаа зөвийг нь сонгох хэрэгтэй. Ямар нэгэн алдаа бүтэлтэй зөвийг сонгохгүйгээр зөвийг нь аваад тий зөвийг л авах тий. Зөвийг сонгож байгаа тийм ээ. За тэгэхээр бидний урлагийг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг дуусчихлаа тий. За тэгээд саяны миний өмнө орсон энэ Сэлэнг аймгаас ирсэн энэ уянгаа гэдэг бүсгүй тэр хөөрхөн хүү дүлгөөнийх нь хамт одоо бүгдээрээ туслая. Бүгдээрээ одоо туслая тийм ээ. Одоо өөрхий энэ хүнд бас сэтгэлийн дэм тэрнээс гадна бас одоо хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа маань. Ингээд зөв хүлээж гисэн бид одоо өнөөдөр амьдрал ахын маань хичнээн одоо хангалттай биш байгаа ч гэсэн энэ бүсгүүдэд одоо туслая. Бүгдээрээ одоо ингээд дэмэндээ одоо дээс ирчэндээ Монгол улсаа сайхан хөгжүүлж одоо энэ Монгол улсаа бүгдээрээ эрхтгш бүгдэнд нь одоо хууль тэгш үйлчлдэг ийм л сайхан ус болгохын төлөө одоо хамтран ажиллацгаая л гэж одоо хэлмээр. За тавхан өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэн өнөөдрийн амралтын өнөөдрийн бас сая тухта сайхан өнгөрүүлээрэй. Гадаа хүүтэн байна. Тэгэхээр гарах юм бол жоохон дулаах устгах хэрэгтэй гэсэн үг. Ингээд баярлалаа.